нугасч оруулахгүй гэсэн. Тэгэхээр тоо хэмжээ нь угаасаа энэ хэвийн хоригдлын өртгөөр буурчдаг учраас зардал нь бусад нэгжүүдэд нь жигэд илэрхийлэгдэж шингэждэг гэсэн. Ерөөсөө эквивалент бүтээгдэхүүний тооцоололд орохгүй учраас бусад бүтээгдэхүүнүүдийнхээ тоо ширхэгт нь өртгөө нь жигэж шингэнэ гэсэн үг байна шүү дээ. Ойлгож байна уу? Нэгдүгээр цэхэд бас хэвийн хоригдол илэрдэг байхгүй юу? Нэгдүгээр цэгтэр хэвийн хоригдол илэрх юм бол ямар ч тооцоололт энэ тоо хэмжээг авч ажиллахгүй гэсэн явцад илэрсэн тохиол. Төгсгөл илэрх юм бол бид нар яа гэдэг эквивалент бүтээгдэхүүнийхээ тооцоололд оруулна өртөх хуваарлнаа гэж хэлж байгаа. За энэ явцад илэрсэн хэвийн хоригдлыг бид нар өмнөх цагийн өртгөө залруулна гэдэг шүү дээ. За энэ дээр чи нөгөө дундаж өртгийн арга байвал яах юм? Файфа арга байвал яах юм бэ гэдэг хоёр өөр томьёот байгаа. За дундаж өртгийн арга авах юм бол өмнөх цагийн өртгийн залруулгыг бид нар ямар томьёогоор хийдэг? За тэгээд хуваарьт нь юу авах юм? Өртөрт нь юу авах юм? Нөгөө одоо дундаж өртгийг заах юм бол нөгөө син. За дуусах үйлдвэрлэлийн син-1-ийн өмнөх цэхийн өртөг дээр те өмнөх цэхийн өртөг дээр нэмэхэд тайланд хугацааны өмнөх цэхийн өртгөө нэмж байгаад дуусах үйлдвэрлэлийн син-1-ийн тоо хэмжээнд дээр нэмгэн тайланд хугацаанд шилжиж ирсэнтэй өмнөх цэхээс шилжиж ирсэн тоо хэмжээгээ нэмээд хасдаг нь юу юм? Юу хасчихгүй даа. Хэвийн хоригдол явцад илэрсэн тоо хэмжээг хасчихгүй даа шүү. За энэ дээр бас нэг өмнөх цэхийн өртөг залруулга хийдэг зүйл нь нэмэг хасах материалын нэмэгдэл байна. Материалын нэмэгдлээр тоо хэмжээ нэмэгдээд эсвэл буурж болдог байна шүү дээ. Зарим тохиолдолд нэмэгдсэн байж болно. Гурил нэмээд хийвэл тэр талх их болох гээд байна тийм үү? Гэтэл ямар нэгэн юм хийдэг үйлдвэрлэл байгаад нэг бодис хийцэн чинь ууршаад баг болчдөг бас байж болох гээд шүү материал нэмж хийснээрээ. Тэгэх юм бол тоо хэмжээ нэмэгдэж хасагдсанаас шалтгаалаад нэмэгдсэн байвал материалын нэмэгдлийн тоо хэмжээг нэмэн хасагдсан байвал материалын нэмэгдлийн тоо хэмжээг хасна. Ингээд өмнөх цэхийн өртгөө залруулна. Файфа орны хувьд бол өмнөх цэхийн өртгийн залруулгыг яаж хийх юм? Тайланд хугацааныхаа л өмнөх цэхийн өртгийг залруулна. Ингэхдээ яг уу тайланд хугацааныхаа л өмнөх цэхийн тоо хэмжээнээс хасдаг хэвийн хоригдол явцад илэрсэн дүн болон нөгөө нэмэг хасах материалын нэмэгдэл юм шүү дээ. За энэ дээр хүмүүсийн алддаг юм нь энэ тоо хэмжээг ерөөсөө оруулахгүй л хайчдаг. Тэгээд өмнөх цэгийн өртгөн зөв залруулагдах юм. Ийм орж ирж болно шүү дээ. За материалын нэмэгдэл арай нэг орж ирэхгүй байлгүй дээ, нээдий. Мэдхгүй гэхдээ багш нар яаж бодлоо зохиож байгааг. Тэгэнгүүт энэ нэг өртгийн залруулга бодоод орж ирдэг шүү дээ. Тэгэхээр энийг бол мэдчихэл байх хэрэгтэй. За болж арилгалаа. Оо яана тэгээ зураг мөнгөний авах юм уу юу? Энэ харин энэ нөгөө сургуулийн интернетийг нэг янз бүр болгоцсон чинь энэ нөгөө PDF болдоггүй харин генерейт хийж гарчихгүй байгаа даа. Тэгээ PDF болгоод авчиг гэхээр авчихдаг шиг үлээ хүмүүс. Араа PDF болгоод аавна гэж байхгүй шүү нэ. Цаашгүй зургийг аваа. Би нэг ажиллаж байгаа одоо өртгийн тайлбар хийж шүү. Хайд бол хичээлийн лекцэн дээр ч байгаа л та тий. За тэр нэгтгэл гэдэг оруулж байгаа тийм үү? энэ дээр байхгүй. Энд дээр чи зүгээр яг энгийн нэгтгэл агаад байдаг байхгүй юу? Яг энэ мэдгүй гэсэн. Тэгэхээр би та хэд нэмэлтээр албаар ингэж бичиж өгöd байгаа байхгүй юу? Эсвэл тэр нэгтгэл гэдэг юмыг сайн хэвлэж авч байгаа бол бодвол гоё юм дээ шүү дээ. Тэгээ хэвлэж авч байгаа дээр нь одоо саяны шиг юм нэмэлт юмнуудаа тэмдэглээд авчих хэрэгтэй. Ийм гэдэг дээ. Яа. За тоо хэмжээний зүйлтийн дараа хоёр дахь хэсэг нь юу байдаг лээ? Цэгээр тусгайтай. За тийм хэсэг. За эхний аргачин болохоор дундаж өртгийн арга учраас бид нэр зардлуудаа ямар зардал юм бэ гэдгээр нь ингэж харуулдаг тийм. За шууд материалын зардлын тайлбар хугацаанд гарсан дуусах үйлдвэрлэлийн син нэгтэй байсан хэдий тайлбар хугацаа байсан юм. Дуусах үйлдвэрлэлийн син нэгтэй хэд байсан гинэ? Зардал нь 2 сая 390,400 байсан гэж. За тайлбар хугацаанд бид нар материалын зардал гээд гарсан. Одоо тэд аснаас авах тийм 13 сая 390. За дараа нь шууд төлбөрийн зардал. Дуусах үйлдвэрлэлийн син нэг дотроо хэр байсан бэ гэсэн чинь 1 сая 457
За харин тайлан хугацаанд бидний гаргасан шууд хөдөлмөрийн зардал бол хэд байгаа лээ? За, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал улсын үйлдвэрлэлийн C1-тэй хэрэг хэмжээгээр байгаа вэ гэхээр 2,106,480 төгрөгийн үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал улсын үйлдвэрлэлийн C1 дотор байгаа юм байна. Тайлан хугацаанд бидний тооцсон үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал нь ингээд бид нар нийтдээ тухайн зэрэгэд хэдэн төгрөгийн өчтөө бүтээгдэхүүн шалтгаалж явж байгаа бэ гэдгийг харж ирдэг. За тэгвэл идэв. За ингээд нийт өртгөн тий. За бид нарт одоо нэгжийн өртөг хэрэгтэй. Хижээж 3 дахь хэсэг буюу юу вэ? Зардлын хуваалт хэсгийг хийдэг тий. Энийг хийхэд бол зайлшгүй бид нар нэмэлт тооцоололтоо үүсгэсэн байна. Нэмэлт тооцоололт хэсэгт бол бид нар 20-р цэгээс хоошоо бол өмнөх цэгийн өртгийн задралга бас болно. Энэ бол эквивалент бүтээгдэхүүн болон нэгжийн өртгийн тооцооллыг энэ хэсэгт хийж үзэж байгаа тийм. За эквивалент бүтээгдэхүүнийг материалаар болёо. За материалаар угаасаа 100% байсан шүү дээ бүхэлдээ тийм. Өөрөөр хэлбэл яг 24,000 ч гарнаа гэсэн бүхэл үйлдвэрлэлийн шатамжлагад явж ирсэн бүтээгдэхүүнүүдтэй бүгд материалаар 100% олгочихсон гэдэг байна тийм. За тэгэхээр ингээд нэгтэй одоо материалаар эквивалент бүтээгдэхүүн нь бол 24,000 гарнаа. Дундаж 10-30-аас ингээд авчиж байгаа тийм. Хэрвээ 5 байсан бол бид нар эндээс яаж усаа үйлдвэрлэлийн C1-ийн тоо хэмжээг хасаж өгдөг тийм. За эквивалент бүтээгдэхүүнийг хувиргалтаар нь тооцож үзье. За энэ 20,000 нэгж буюу дараагийн цэг шилжүүлж байгаа бүтээгдэхүүн чинь бүх зардлынхаа хувьд 100% иж бүрдэх болчихсон учраас нийт тоо хэмжээгээр орж ирж байна. Харин 3,000 болоод усаа үйлдвэрлэлийн C2 чинь хэдэн хувь дээр зогслоо? 60% дээрээ зогсон. Учраас иж бүрдлийн хуваар нөлөөлж байгаа тийм. За тэр хэвийн бус хоригдлыг иш оруулах уу? Оруулнаа. Хэвийн бус хоригдлоо бол хизээ илэрсэн байх нь хамаагүй эквивалент бүтээгдэхүүний тооцоолол заавал орно гэж тийм. За тэгээд 1000 ширхгийг илрүүлсэн. Хөдөлгөөний өмнө нь бол 50% байна. За ингэ тооцох юм бол бид 22 өөрөөр хэлбэл 22,300 тийм. За өөрөлтийн зардлаар нь бүх одоо 100% дууссан бүтээгдэхүүнлүү тоош хэмжээг шилжүүлээд үзэх юм бол 22,300 ширхэг бүтээгдэхүүн байна гэсэн үг шүү дээ тийм энэ бол. За одоо бид нар дундаж өртгийн аргаар нэгжийн өртгийг тооцоолох хийхдээ яаж вэ? Жишээлбэл шууд материалын зардлыг нэгжийн өртгийн тооцоолох хийхдээ хугацааны зардал болон усаа үйлдвэрлэлийн C2-ын нэг өртгөө нэмж байгаа болдог тийм. За 2,390,400 дээрээ нэмдэг нь 15 сая 392,000 нэмж байгаа. Хуваарь нь хэдий? 24,000. 657.6. За та одоо угаасаа ингэдэг штеп бодлогон дээр хөдөлмөрийн иж бүрдлийн хувь нь тэд байсан, үнэзэн иж бүрдлийн хувь нь тэд байсан гэж хэлэхгүй байгаа. Тэгэхээр ингээд нэгжийн өртгийг тооцож гаргачихгуудаа хувиргалтаар нь шууд бодчих. За энэ хэлүүлээд. За энэ дээр хөдөлмөрийн зардлын юу гэж харлаа? Нэгжийн өртгөөрөөс 304.1. Үнэзэн. За үнэзэн болохоор энэ дээр энийг нэмээд хэдэд туваах юм? 22,300 авах тийм. За гэвэл энэ хоёрыг нэмээд нийт хувиргалтын өртөг гэдэг.
гарч байна. 657 дээрээ саяныхаа нэглээ. 1444-ний нэг ч өртөгдөв. За ер нь бол өртгийн бодлого бичихгүй л. Гэтэ та сая нэг амар болгосон. Яа, тэр яа. Бодож явжсэн нь өөртөө эргэлздэг л асаа. Үгүй. Буруу очив. Айхшилтөл бодлого хэлээд байна. Ясгүй тэгээд баг ахаад бодлоо байгаа юм шүү. Ямар баг. Соёл хоолох хэрэгтэй гэж юм. Ер нь бол гоёлтой байх хэрэгтэй. Одоо тийм бодлого байхгүй. Юу тэр үү? Тэнцүүлээг бодож дуусгах тэнцүүлээрээ гэдэг үсэн шүү. За зарлын хуваарлтээс гээзгээ. За зарлын хуваарлтан дээр бид нар юу хуваарлтан дээр? Одоо энд аваад мэдээллүүдтэй бид нар өртөг хуваарлах гэдэг чинь гарцсан маань ер нь ямар өртөгтэй үлдсэн юм бэ? За эхлээд одоо бид нар юунд хуваарлах юм? Дараагийн цэг шилжүүлсэн бүтээгдэхүүндээ өртөг хуваарлах. Дундаж өртгийн аргын хувьд дараагийн цэг шилжүүлсэн бүтээгдэхүүндээ өртөг маш хялбараар тооцож байгаа шүү дээ, тийм? Нийт хэдэн шиг бүтээгдэхүүн шилжүүлсэн энийг нийт нэг ч өртгөөрөө өртөглөө тооцож байна, тийм? За гэх юм бол 28 сая 800. За дараа бид нар юунд өртөг хуваарлах юм? Дуусаа бүрдүүлэхээс CO2-д өртөг хуваарлаа. За энэ дээр бол дуусаа бүрдүүлэхээс CO2 нь материалын хувьд яасан? Материалын хувьд 100-тай. 3000 шигтийг үрждэг нь 657.6. Энэ нь бол 100%-аар тооцогдож байгаа гэсэн тийм. Харин уралдаа хэдэн хувьдээ дууссан байгаа даа лээ? За тэгтээ 782.4-ийг үрждэг нь 60%-тай. Биш тооцоод энэ хоёрын нийлбэр тусаа бүрдүүлэхээс CO2 гэдэг бэ гэдэг байна тийм. Яг хувирлалтаа хамтан ингээд нийлүүлээд бодчих юм бол ядаж нэг бодолтой чинь хэмжиж байгаа зү тийм. Энд одоо ахаад хөдөлмөр үнц гэж бодох гэдэг шүү дээ тийм. Тэгэхээр тийм шаардлагагүй гэсэн. За гэвэл бид нар эквивалент бүтээгдэхүүн ингээд энд ер нь тоон орсон юм болгоно л өртөг хуваарлаа гэж бодох хэрэгтэй тийм. За материалынхаа хувьд хэвийн бус хоригдлын язар 100% болсон байгаа даа тийм. Тэгэхээр 657.6 бүрчлэн 100%-аар орж ирнэ гэсэн. Харин уралдаа хэдийн хувь дээр нэвтрүүлсэн. Ингээд энэ хоёрын нийлбэрээр Дөрвөн нийт нэг ч өгдөг. За тэгээд энэ гурван нийлбэр юу гэж байна? Тэнд байгаа 43 сая 229,920 чинь тэнцүү байх хэрэгтэй. Тэгээд бодсон ба тийм. За ингээд ихний цэгийг нь өртгийн тайлбар дуусчлаа. Одоо энэгээр бид нэр журнал бичих хэрэгтэй тийм.
За энэ дараагийн цагийг шилжүүлсэн гэдгээр ямар ч удаач юм. Дуусах үйлдвэрлэлийн хоёрдугаар Энэ түүгээр бид нар дуусах үйлдвэрлэлийн нэгдүгээр цагээс хэвдэлээ дараагийн цаг түүгээ буюу дуусах үйлдвэрлэлийн хоёрдугаар цаг руу дэвтлэж өччихсэн тийм. За дуусах үйлдвэрлэлийн C2-ийн түүгээ журнал бичихгүй. Үгүй чи юу юм? Тэр дээд дансныхаа эцсийн үрдэг л болоод үлдэж байгаа дүн байна шүү дээ. За хэмээн ус хордлоо журнал бичихгүй. тэр нөгөө дуусах үйлдвэрлэлийн хааны Бидэд бичлээ. Тэгээд яг уу Хэмээн бос хорогдол учраас энэ бол хин нэгнээс авах ёстой гэж үзээд ажилтнаа хамгаалж өгчтэй шүү дээ. За энэ байдлаар журналаа бичихнэ. За бичихээ. Дуусах үйлдвэрлэлийн нэгдүгээр цагаас бэлэн бүтээх дараагийн цаг руу шилжүүлж байгаа дунд гэдэгтэй 28 сая юм. За ингээд дуусах үйлдвэрлэлийн 2 дугаар цаг руугээ шилжиж очиж байгаа. Энд чинь 2 дугаар цагийн хувьд юу юм? юу дээр нэг Юу юм? Юу болж байгаа? Юуны өртөг? баг Нэр байгаа шүү дээ нэг юм чинь. Юуны өртөг? Дараа энэ хоёроо энэ өмнөх цагээс өмнөх цагийн өртөгчин болж байна гэсэн үг шүү дээ тий. За нөгөө ажлаасаа холбож ирлээ. Сая 48,800-аар бид нар дуусах үйлдвэрлэлийн нэгдүгээр цагаас хэдийд буурууллаа. Хин нэг нэр буруугаас болсон гэж үзэж байгаа учраас энийг ажилтнаас авах амлах гэсэн даасан бичиж өглөө. Амлах даасан ч болоо дэвд талаараа босч байгаа хэрэгтэй тийм. Сая 48,116 ташгүй. За энэ байдлаар бол саяны 16-ад тооцоолсон уртгийн тайлангийн маань журнал болоод бичигдчихэ. За тэгээд энэ баасны эцсийн үлдэгдэл болоо саяны дээр дуусах үйлдвэрлэлийн CO2 гэж байгаа дүнгээр чи үлдчих хэвээр байна шүү дээ. Хин дэлээ? Игээр үлдэж байгаа. Энэ бол журналын бичлэг биш шүү. За энэ баасны зүгээр эцсийн үлдэгдэл ингэж үлдэж байгаа маа. C2 нь ингэж үлдэж байгаа гэдэг бичлэг шүү. За болцсон. За одоо дараагийн цагийн 2 дугаар цагийн үлдэхин байна. Сэлбэр аваад. Шууд шиг юм.